Сайн байцгаана уу? Тэгээ зүгээр сүлжээхэн гайхалтай ертөнцлөө тавтай морал. Хэрвээ та өөрийн гараар ямар нэгэн гоё өхөрдөм зүйл бүтээх юм руудаж байсан бол яг зүг газар иржээ. Хамтаа энэ сайхан урлагтад танилцах анхны алхмаа хийцгээе. Энэ гоёмсог бүтээлүүдийг нэг хараарай. Итгэмээргүй сонсогдож магадгүй гэхдээ та удахгүй яг ийм зүйлсийг өөрөө хийж чаддаг болно. Энэхүү гарын авлага тань яг эхлэхдээ чинь хэрэгтэй бүхнийг заах болно. За тэгэхээр шуудган эхэлцгээе. За, нэгэр хэсэг. Юун түрүүнд бид сүлжиж эхлэхээс өмнө ямар багаж, ямар материал хэрэгтэй болохыг ярилцъя. Энэ бол амжилтаа эхлэх хамгийн чухал суурин шүү дээ, тийм үү? За, бидний хамгийн гол шидэт саваа бол мэдээж тэгээ зүв. Энэ бол ердөө үтсийг барьж, гогцоо үүсгэн татах замаар гайхалтай сүлжмэл бий болгодог маш ухаалаг, онцгой хэлбэртэй зүв юм. Хамгийн гоё нь юу гэж тэгээ зүгээр сүлжиж эхлээд ердөө хэдхэн зүйл байхад хангалттай. Танд мэдээж тэгээ зүв, дуртай өнгийн удаас мөн утсаа таслах хайж байхад болно. Хэрвээ ямар нэгэн тодорхой загвар сүлжиж гэж байвал схема бэлтжээрэй. За, ингээд хамгийн хөгжилтэй хэсэгтээ орцгоё. Бид анхны сүлжээс болох хоны холбоог хамтдаа хийж сурна. Энэ бол бүх сүлжмэлийн үндэс эхлэлэн шүү. За эхлээд утсандаа эхний гогцоог үсгээд зүгээ хийж, дараа нь утсаа зүүн дээрээ дохоод гогцоогоороо зөөлхөн дадаад гаргаад ир. Харж гин үү? Ингээд л таны анхны хоны холбоо бэлэн боллоо. Энэ үйлдэлээ давтад байх тусамгүй урт гинжин сүлжээс үүснэ. Ямар амархан байгааг нь хардаа. Яг энэ зураг дээр хөтгөөнийг дагаад хийгээд үзээрэй. Эхэндээ жаахан эвгүй, гар твлэхгүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ санаа зовлохгүй. Энэ бол хэвийн зүйл. Хэдхэн удаа давт хадлаг ардын өөрөөс сурчна. Хамгийн чухал нь шантралгүйрээ дадлах их шүү. За одоо бид нэг шат ахиж малхай, доглоом шиг залгаасгүй бидүү зүйл сүлжгээд ашигладаг маш хэрэгтэй техниктэй танилцацгаая. Энэ бол үнэхээр гайхалтай арга шүү. Та малгай сакс эсвэл хөрхөн чихмэл тоглоом зэргийг ямар ч оюутал залгаасгүй нэгэн жиг зэвэрхэн сүлжихлийг хүсдэг үү? Тэгвэл энэ спираль арга яг тань зөрүүлгэжээ. Энгийн тойргоор сүлжигч болон спираль аргын ялгааг нэг харцгаая. Энгийн тойрогт агне булганыг залгаадаг учраас нэг юм оюутал шиг зураас харагдаад байдаг. Харин спираль аргаар сүлжихэд ямар ч залгаасгүй тасралтгүй үргэлжилсэн маш цэвэрхэн харагдадаг. Энэ бол маш том ялгааг бий болгодог шүү. Тэгэхээр гол зарчим нь маш энгийн. Игнээг дуусгаад залгахгүйгээр шууд л дараагийн игнэнийхээ эхний өдрөө үргэлжлүүлээд сүлжээд явчихна. Ганц анхаарах зүйл бол игнэнийхээ эхлэлийг мартахгүй тулд жижигхэн тэмдэглэж зүүхээ хижээж мартва. Энэ бол яг мэрэгжлийн юм шиг цэвэрхэн бүтээл хийх жинхэнэ нууц юм шүү. Одоо бид тэгээ зүүний нүүц хэлийг тайлж сурцгаая. Энэ хязгааргүй узан савгарын үүдийг танд нээж өгөх үе схем унших арга юм. Бэлэм үү? Энэ нүүц хэл маань өөрийн гисэн тэмдэгтүүдтэй. Жишээлбэл энэ жижигхэн дугуй тэмдэг байна уу? Энэ бол бидний саяхан сурсан хүнийн холбоог илэрхийлдэг. Харин нэмэх тэмдэг бол давхарлах игнэ гэсэн үг. Энэ хүснэг данд хамгийн дүгэмэл тэмдэгүүдийг тайлахад туслах болно. Түгээр ор сүлжих схемийг уншдаа үргэлж голын цэгээс нэхлээг яг цагийн зүүнний эсрэг чиглэл дагаж уншдаг. Игнэний дугаар болон тэмдэгүүдэл дагаад сүлжигдэл хангалттай. Эхэндээ жаахан төвөгтэй санагдаж болж санаа зовлтгүй удаахгүй шүү, дасчнаа шүү. За, ингээд сурсан зүйлээ бататгаад цаг боллоо. Хэдхэн ангийн асуултаар мэдлэгээс сорж баг зэрэг хөгжилд өцгөөё. Эхний асуулт. Сүлжиг хэлхийн тулд бидэнд яг юу заавал байх ёстой байлаа да? Нэг санаад үзээрэй. За, хувилбаруудыг харцгаая. А. Тэгээ зү утас хайч юу? Б. Схем харандаа шугам уу? Эсвэл С. Нос зү товч юу? Аль нь хамгийн чухал байлаа? Мэдээж зөв хариулт бол А. Тэгээ зү утас хайжгүй байхад таны бүтээлж айлал эхлэхэд бэлэн гэсэн үг. Дараагийн асуулт. Энэ бол бүх анхлан суралцагчдад тулгардаг маш чухал асуулт шүү. Сүлжиж байхдаа алдаа гаргавал яах ёстой вэ? За, ямар сонголтууд вэ? А. Бүтээлээ шууд хайх уу? Б. Алдаатай хэсгээ тайвнаар задалж дахин зөв сүлжих үү? С. Алдаагаа тоохтойгээр үргэлжлүүлэх үү? Та аль замыг сонгох вэ? Зөв хариулт бол мэдээж Б. Алдаа гаргахаас хэзээж бүү айгаарай. Энэ бол суралцах үйл явцын салшгүй нэг хэсэг. Алдаагаа олоод тайвнаар задлаж дахин зөв сүлжих нь таныг улам сайн сүлжмэлжин болгоно гэдгийг санаарай. Ингээд бидний анхан шатны гарын авлага дуслаа. Одоо танд нэг асуулт байна. Та энэ шинээр сурсан чадвараа ашиглан хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ? Гоё оролт уу, эсвэл жижигхэн тоглоом уу? Юу ч байсан хамаагүй таны гайхалтай бүтээл чайлал яг одоо хэлж байна. Амжилт хүсье.